Мэдлээгүй сүнс. Үр хөндөлт хийлгэх буюу нарт хорвоод мэдлэх ёстой байсан үрсийн махан сүнс нь бүрлдэж эхлэх үед хөндүүлэн амийг хороож буйгаас болж тэдгээр үрс чинь нарт ертөнцөд мэдлэхгүй завсар ертөнцөд гацна. Тэдгээр үрсийн сүнсийг зохион байгуулалттай үйлхийн бөөнөр нь дээш гаргах боломжтой юу буурлаа. Бөөнөр нь бус цөөн хэдийнээр нь гаргах боломжтой. Өдгөөд тун баг үзэгдэх болж хэдэн жилийн өмнөдөө бол өвчтэй, ургын гажигтай мэндэлсэн үрсийг хээр орхидог байсан. Хүн болж чадахгүй гэд үдшийн бүрийгээр өөр шөнийн заагаар хээр аваачин гэдэг явдал байсан. Ийм үрс хаан гээгцэн тэр орон зайдаа эсвэл аав ээж гэд гээсэн хүмүүсээ даган оршино. Гажигтай, согохтой, өвчтэй байна хэмээн амийг нь тасалсан үрс мөн завсарт үлддэг. Үрсийн ам тасалдаг газруудад жишээ нь эмэгтэйчүүдийн эмнэлэгт тийм нялх сүнсүүд зөндөө байгаа юу бурлаа. Маш их бий. Тэр балчир үрсийн мэдлээд байдаг өргөөг хараад өвгөд ихэд халаглан байгаа. Хагас бүрлдсэн үрсийн сүнсүүд тэр их нялхсан болон эмэгтэйчүүдийн эмнэлэгт хорогдон бусад мэндэлж байгаа үрсийн махан бие рүү харван хамт буух халтаа буюу сүнсийг нь дайрч махан биеийг нь эзэгнэх боломжтой. Бүрэн цулаар бүрлдэж дөнгөөгүй ийм үрсийн тоо өдгөөд маш ихсэж байна. Таслуулсан үрсийн ээж аавуудын ухаанаар үр удамдаа дахин хүмүүн болж мэдлэх байх гэж ойлгодог. Яаж л ирж мэдлэх вэ дээ? Удмын өвгөд ирж сүнсийг нь аван мордох боломжтой. Авдаг гэж хэлээгүй ш, зөвхөн боломжтой. Ийм учиг байдгийг залуу охид бүсгүйчүүд байтугай настай хүмүүс ч мэдэхгүй шүү дээ. Хэрхэн буян хийвэл дээшээ гарах боломжтой бол буурлаа. Үрчи өөрөө зөв хүмүүн байж эрдэм ухаанаа тэлэн удам угсааныхаа алдар нэрийг тэнгэрт мандуулж сайн хийгээд зөв үйлсийг тун ихээр дэлгэрүүлдэг л учиртай. Үрсийн амийг тасалбаас улбаалан хорвоод мэдлэх үрсийн тоо зөөрдөг шүү. Удамд мэдлэх үрсийн тоо удам бүрээс хамаарч хязгаартай шүү гэж нэгэнтээ хэлж байсан та. Дараагийн удмын үрсийг дээрээс буулгах гээд байдаг. Тэгтэл завсрын ертөнцөд хорогдсон үрсийн сүнсүүд олшроод байдаг. Үүнээс шалтгаалan сүнсгэл амиудын тоо дутаж удмын үрсийн тоо цөөрөөд байгаа юм. Сүнсгэл амиудын тоо хязгаартай байдаг юм шүү. Нэг жирэмсэн их байг. Тэгтэл ямар нэгэн шалтгаанаар хүүхдээ төрүүлж чадахгүй болсныг манаж аваа мануул өвгөд нь мэдээд тэр тухай дээд өвгдөд хандан мэдүүлснээр хевлээд байгаа үрийн сүнсийг буцаан татуулж болдог болоо буурлаа. Тун багч амийн болон удмын үрсийн тоо маш бага үед тэгдэг. Эмч нарын буруугаас болон эндсэн байвал тэр эмч яах вэ буурлаа. Эмч нар буруу үйл хэргийнхаа хариуг хүртэж амьд ахуйдаа эсвэл нарт хорвоогоос хальсныхаа дараа дэнслэгддэг. Үүлийн үрийн дагуу өвдөж байгаад наснаасаа эрт хальвал яах вэ буурлаа. Завсар ертөнцөд сүнсгэл биеийн чилээрхлийг цааш үргэлжлүүлэн эдлүүлнэ. Амьд ахуй цагт өвдөж шаналж байхдаа тодорхой зүйлийг ухааруулах гэж байгаа тийм үү? Ухаарч дөнгөөгүй бол завсрын ертөнцөд ухаартал нь үргэлжлүүлнэ.
эрлэгт дэнслээд буцааж авчраад тэнд үлдээж болох юм байна. Тийм ээ бурлаа. Боломжтой. Хүмүүн нас барахад сүнсийг нь аврахаар удмын өвгөд сахиад сууж байх уу? Эсвэл нас барлаа гэх мэдээ ирсэн үед авахар очих уу бурлаа? Аль нь бий? Эрлэг өвгөд, удмын өвгөд хоёроос гадна тэр хүмүүнийг мэдлүүлэхэд эцэг эхийн аль нэг талын өвгөд оролцсон байна. Тэр тарлын олон өвгөд бүгд хамт ирэн тэр хүмүүний сүнсийг тосон авч эрлэг ертөнцөд дэнслээд эрлэгийн дэнсийг давж дөнгөхгүй бол тэндээс хааш илгээхийг нь заалгаж тийш нь илгээнэ. Өвгөнд тухайн өр эрлэгийн дэнсийг давах үгийг мэдэхгүй зөвхөн тосч авах л үйлдэл байдаг. Олон өвгөд алга ташин баяртайгаар тосон авдаггүй манай нагц эгчийг тэгж тосон авч байсан юм. Алга ташихгүй ч түүнтэй дүүцэхэд байдлаар тосч авах боломжтой. Аврал эрэгч сүнс. Аврал эрен хайж байгаа буюу тус дэмийг үзүүлэн шогшиж буй сүнсүүд энэ хорвоо дээр үе олноороо түн бумаараа л байна. Зуурдаар эсвэл үүлээ дүүргээд жам догхон мурцсан ч завсар ертөнцөд хоригдсон байхдаа энэ үрд ингэж хэлээд өгөөч. Энэ үрээс ийм мэдээг аваараа гэд дамжуулаад өгөөч гэх мэтэр өөрийн гэр бүл хамаатан садан найз нөхөддөө мэдээ хүргүүлэхээр өөрт нь тусалж чадах танихгүй хүмүүнээс аврал ирэн оршино. Ийм байдлаар бусдаас аврал ирэн хайдаг, үр удмаасаа аврал ирэн хоригдсон сүнсүүд үе олон байна. Тэд намайг төлөөлөн тийм амтан хооллон ийм буудаг ингэж шувуунд өргөвөл би эрлэг өвгдөд дэнслэгдэн дараагийн төрлөө олох гээд байна. Ийм нэгэн эдийг аваад тэнгэрт мордуулаад өгөөч гэх мэтэр ямар нэгэн авралыг хүснэ. Зарим тун цөөн тохиолдолд эрлэгийн дэнс дээрээс завсар ертөнцөд буцан ирж үр удмаасаа эд болон үйл хэрэг гуйдаг. Надад дээс бариач зэвсэг хийлгэж өгөөч гэх мэтэр гуйна. Эрлэгийн дэнс явагдаж байхад тэгж эргэн ирж болох уу? Эсвэл дэнсэд орохын арай өмнө нь ирдэг юм болов уу бурлаа? Эрлэгийн өвгдийн дэнсээ дараа эрлэгийн зэргээр дамнуулан ирэх бөгөөд голчлон үр удамдаа гуйлд, хүсэлт, уламжилж дэнсийн шийтгэлийг багасгах зорилготой байдаг. Хэр удаан байх вэ бурлаа? Дэм тусыг хүсэгчдэд нь эрлэг өвгдийн манаа дор байвал 30-аас 31 гариг байгаад 32 дахь гаригаас мордоно. Эрлэг өвгдийн дэнсийн шаардлагад хүрээгүй байвал цааш аврал ирэн үлдэх бөгөөд замб дээр гуйн явдагтай адил үйл сүнсний ертөнцөд ч өрнөдөг. Эрлэгийн дэнс хэдэн өдрийн дараа болдог вэ бурлаа? 49 хоногийн дараа эсвэл түүнээс ч өмнө дэнслэгдэнэ. Буян дутсан сүнс. Нүгэл нь ариун, буян нь ч ариун атлаа. Эрлэгийн дэнснэд буйны хэмэнд хүрээгүй үрс мөн завсрын ертөнцөд гацхан бий. Буйны үйл хэрэг нь дэнсийн хэмд хүрэхээс ариун байж дэнслэгдэх учиртай шүү дээ. Хэрвээ эрлэгийн цэргүүд ирэхэд буйн нь хүрээгүй бол хүмүүний зүүд нойр, сэтгэл зүрх, оюун бодлоор нь дамнуулж 49 хоногт хэтэрсэн ч өөрсдийгөө мэдрүүлнэ. Зутруухан, ядруухан оршиж байгаа гэдгээ өөрийн мэдэх, хийж, дөнгөх үйл хэрэгээрээ хэлж дамнуулна. Зул бадраагч, балчир өрсийг баярлуулаач гэх мэтэр дамнуулна. Завсар ертөнцөд юм уу өөр ертөнцөд байсан ч
дараагийн төрлөө олох замыг зулын гэрэлтүүлдэг гэж шарын шашинд үздэг. Мөн эрлэгийн цэргүүд ирэхэд буйны химийг хангасан байхад эсвэл нохойноос хүмүүнд амьтнаас араатан амьтанд гэх мэтэр дараагийн төрөлд хүрэхэд нь дэмнэх хэн болдог. Үрс та нар буйны үйл хэрхийг тун цөөхөн үйлээр буюу зул бадраах, майн өрөөл уншуулах, балчир үрсийг баярлуулах, амьтад хооллох төдийхнөр ойлгодог. Гэтэл түүнээс гадна тун олон үйлс бий. Жишээлбэл хэн нэгний зовлон шаналлаас багахан хэмээр багасгах, үйл хэрэгээ дүүргэж чадахгүй байхад нь түүнд дэмнэх, мод цэцэгсийг тордон ургуулж дэлбэлүүлэх, сайхан үгсийг бодон зориулан айлдах, гол мөрнийг цэвэрлэх, бусдад хувцас идэл урлан өгөх, хэрэгтэй эдийг барих зэргүүд нь мөн адил буянд тооцогддог. Мөн алтан нарандаа идээ ундаагаа өргөх, амтан асарч тэжээх нь ч буян шүү дээ. Буйны үйл хаанч юунд ч багддаггүй. Хэн нэгэн хүмүүнд лайл амжигт гайд үйлийг хийхгүй байх нь өөрөө буянд тооцогддог. Үд хорхойг, ялаа шумуулыг алахгүй байх нь ч нэгэн буян. Буян нь дутсан үрсийн сүнсүүд буйны өвөлн дүүртэл гацаад байж байна. Заримдаа олон жилийн өмнө өнгөрсөн хүмүүний сүнс зүйдэнд ордог. Түүнийг нь хүмүүс буян нэхэж байна гэж ярьдаг. Тэр ямар учиртай вэ бурлаа? Дараагийн төрөл юм уу дараагийн хэмжээс рүү шилжихийн тулд буян нэхэх, аврал хүсэх, захиас сургаалт үгсээ хэлэх зэргээр зүйдэнд ирэх нь бий. Тэгж зүйдлэгдэхээр заримдаа тоохгүй яваад байх нь буруу юм байна тийм ээ бурлаа. Сүнс ямагт дээшээ дараагийн төрлөө олох гэж тэмүүлэн шогшож байдаг учраас тэгж зүйдлэгдэх боломжтой. Удамдаа эргэн төрхөөр ирж байгаагаа зүүдээр мэдэгдэж болох юм байна тийм ээ бурлаа. Тийм байж болноо. Хорогдсон сүнс. Ямар нэгэн эдэд шунан хорогдсон сүнс завсрын ертөнцид хоригддог бол шунлын шулам эсвэл шунлын төрлийн сүнсүүдэд олзлогдсон баригдсан сүнсүүд мөн адил гацна. Тийм эдийг авчих юмсан тэр эдмэн яах бол түүнийг өөр хүн олон мэдчихвээ дээ. Нуусан эдийг минь олоод авчихвээ дээ. Энэ үрмэн тэгчихвээ дээ гэсэн шунлын сэтгэл нь сүнсэглийг завсарт уйж хоцроодог. Тэд хүмүүнд эдэд орон зайд оршихуйдад хорогдоно. Гэр орноо хэн нэгэнд өгөхгүй гэж гэртээ, эд эдлэлдээ, үр хүүхэддээ, өмч хөрөнгөндөө, албан тушаалдаа эрхэлж байсан бол өндөр албаны суудалд шунан хорогддог байна. Тийм хорогдсон эдэд өөр нэгэн хүмүүн хүрч авбал тэр сүнс улмал шунан шунхааран хар муу ирчмээр хооллон хүчээ аваад байна. Жишээлбэл нэг залуу нэгэн бүсгүйд сэтгэл алдарчээ гэе. Бүсгүй өөрийг нь тоогоогүй улмаас амиа хорлох юм уу өвчин шаналлаас болж өнгөрчээ. Өнгөрсөн тэр залуугийн сүнс нөгөө бүсгүйг тойроод л байна. Ханилан суун гэсэн өөр ирчүүдийг хорлоод л холдуулаад л бүсгүйн эргэн тойронд ирчүүдийг тогтоохгүйгээр тойрон шогшоод л байдаг. Энэ бол хүмүүнд шунхаарсных. Өөрөө яаж тэр зүхэлд үйл хэрэгээр өнгөрсөн байна яг адилхан үйлээр бусдыг хорлдог. Эд эдлэлийн шунхаарал гэж байна. Нэгэн гэрт амьдарч байсан үр ямар нэгэн шалтгаанаар зуурдаар юм уу жамаар хорвоогоос хальжээ. Тэгтэл тэр гэртээ сэтгэл нь хорогдсон буюу шунан үлдсэн байвал гэрт нь
Хүмүүн ирэхээр халгаадаггүй хөөгд байдаг. Тэнд хонсон хүмүүсийг хар дарвлан зүүдлүүлэх зэргээр үрсээр хар сүнстэй гэр нэрийг зүүндээ. Тэнд очисон хүмүүсийн амьдрал нь өөдлөхгүй байх. Буян заяанд гудаах, биеийг нь шоглох, ажил албаар нь оролдох зэргүүд илэрнэ. Мөн хэрүүл зодон үүсгэн, нойр гүйдлийн шалтгаан болно. Эд эдлэл нь шунахаар бол өөрөө татхаас нааш шунал дарагдахгүй. Шунлын шулмуудтай түнд өхөө үйл хэрэг өрнө. Өөрийн хөөрөгт шунлаа гэхэд тэр эдд нь ойр бие үрсийг шоглон гараас гарт дамнагдсаар байна. Тэр эдийг авсан хүмүүний тойрон шоглож эдээ харамсландаа хүмүүний амийг ч авах тохиолдол байна. Хүмүүний болон завсрын сүнсний шунал бусад эд байвал тэнгэрт даруухан мордуулж үзээрэй үрс. Эсвэл хий дүрээр нь хувилгаж өгөөр. Тэгхгүй бол шунлаас болоод эрэлгийн өвгөд дэнсэлж дараа төрлийг олох хувь заяанд нийцсэн байлаач өөрсдөө завсрын ертөнцөд үлддэг. Тэгж байсаар шунлын хар сүнсүүдийн нэгж болох боломжтой юм байна. Тийм үү бурлаа? Завсарт буй учир альж ертөнц рүү хазаах боломжтой. Олзлогдсон сүнс. Хар муу сүнсний хүлээ барианд орж завсрын ертөнцөд үлдэх бас нэг учир бий. Хар сүнсний хорлолоор нартаас хальсан сүнсүүдийг өвгөд нь авахаас өмнө олзлсон бол завсар ертөнцөд хоригдоод хар сүнсний боол зараал болж дүүргэх хүйсийг нь залгуулан тусалж оршино. Олзлогдсон сүнсүүдийг суллаж болно үстэй бурлаа. Удмын өвгөд нь завсар ертөнцөөс суллаж авч болно. Эрэлгийн цэргүүд ирэх үед олзлоотой байгаа нь мэдэгдвэл мултарч бас болно. Суллахдаа хар муу сүнсүүдийг дайтаж устгаад эсвэл хүртэх эрчмийг чинь өгье, оронд нь өөрийн үрээ авъя гэд өгөө авааны хилцлэр авч мөн болдог. Хар эрчмүүдийг богцлоод хадгалж баймаар юм байна. Өгөө аваандаа тэнцүүлээд өгчөд болох юм байна. Тийм үү бурлаа? Цэргүүдийг нь аван богцол гэж хар сүнсний хэсэгтэр альцсан та. Тэр үед дэм болноо. Богцолсон цэргүүдийг эрлэг өгдөд та эднийг цэргүүдийн солилцоонд хэрэглээрэй гэд тушааж болно үсттэй. Бидний олзлсон цэргүүдээр эрлэг өгөд дутахгүй юу? Эсвэл бүр тэгэх шаардлагагүй юу бурлаа? Дутах нь юу л бол? Тэгвэл доод твийн агуулгын манаач нарт өгчөж болох болов бурлаа? Эрлэг өгдийн цэргүүдийн ахлах ч юм уу эрх мэдэлтэй цэрэг нь өгөхгүй бол зарим цэргүүдийг тэгж өгөх нь тун эрсдэлтэй шүү. Шууд аваачаад эд дотор хийчихвэл бусад хар цэргүүдээ суллан гаргаад ирвэл яах вэ? Тэгвэл барьсан үр ял зэм дуунана. Тиймээс эрлэг өгдөд тушаах нь илүү онно. Богцтой хураахтаа ховстон нойрсуулж хүлж баглах хэрэгтэй. Үүлэн дутуу сүнс. Дараагийн төрлөө оролцсон сүнс байлаач дээд ертөнцөд үүлсээ ариун дүүргээгүй бол завсрын ертөнцөд авчирч хорих нь бий. Тагш баригчид, эд баригчид гэх мэтийн хамгийн бага хэмтэй онгод байсан ч энд авчирч гацаах боломжтой. Дээрээс нь доош унана, доороос нь дээш гарах боломжтой. Үүлсээ ариун дүүргэхгүй, өөрийн хим зэмийг тунгаахгүй бол бурхан, онго, лусын өвгөд, урмстын өвгөд ялгаагүй завсрын ертөнцөд буулган ухааруулна. Гимээ ухаарч дөнгөхгүй байвал доош там руу унгах бөгөөд тамд ч гимээ ухаарахгүй бол задлан сарныхаас өөр замгүй.
Нэг наснда үйлээ сайн хийх биш, олон төрөл бүртээ онгод болсон ч үйлээ сайн хийх хэрэгтэй юм байна. Тийм ээ бурлаа. Тийм ээ. Өөрт ногцон дүүргэх учиртай үйлсээ дүүргэхгүй л бол унах ба түүнээс өөр олон шалтгаанууд байна. Тухайлбал улаачийн буруу үйл хэрэг улаачтай буугаад үйлсээ дүүргэх гэтэл улаачийн хүч даван ноёлж үйлийг залгардуулах удам угсааны үрс нь сайн сайхан үйлсийг хийж бүтээхгүй гим зэмтэй үйлсийг хийгээд байвал завсрын ертөнцөд бууж ирэх боломжтой. Завсар ертөнцөд сайныг ч тэр муугийн ч тэр химдээ нийлж оршоогүй бол хорогдон гацна. Тэнд уяа гашуу, уйтгар гуниг, харуусал, гэмшил, зовлон шаналл гэх мэт сэтгэлийн тамлалууд бий. Ирэлгийн өвгөд ирээд тэр сүнс юунд харамсаж байна, юунд гуниглаж байна, ямар гэм нүгэлтэй үйлс хийснийг нь шүүн асууна. Тиймээс энэ хорвоод оршин авахыдаа л ямар хүмүүн байх вэ гэдгээ сайн тунгаа. Хизээч үл харамсахаар амьдр. Хизээч мордоход бэлэн байх хэрэгтэй. Завсрын ертөнцөд сайн сайхан эрчим тун ховор. Муу эрчимч бас тун ховор. Улам бүр хар муу үйлийг дүүргэн харын талд урвья гэдэж хүссэн зоргоор хар эрчим нь олдохгүй. Тэнд яг юугаар холлоод байна вэ бурлаа? Хүмүүнээс болон өөртөөс нь гарч буй уяа гашуу, уйтгар гуниг, зовлон шаналлаас ялгаран үүсэх саарл эрчмээр голлон хооллох бөгөөд өөрсдийнх нь бүрдүүлсэн орон зайч саарл төрлийн эрчмүүдтэй байдаг. Ямар нэгэн зорилгын төлөө идэх зүтгэл гаргахгүй, чармаах үйл хэрэгүүд тэгж их өрнөхгүй. Гарьяа гарч дөнгөхгүй, орёо орж дөнгөхгүй, тийм нэг хэцүүхэн орон зай та. Эрчмийнх нь өнгө нь саарл байдаг юм уу бурлаа? Саарл хідээж хар саарл, бор саарл, улаан саарл, ногоон саарл гэх үе олон өнгийн эрчмүүдийг нэгдүүлсний дунд саарлтан дуниартаж үзэгдэнэ. Бүхэлд нь үзэхэд саарлж дотроо өнгүүд нь солигдсон байна. Улаач нарын дунд нэг юм ойлголт байна. Онгодын үйл хийснээс өөрийнхөө сүнсний үйлийг хийх нь илүү. Онгодын үйл хийснээр бус өөрийн сүнснийхэн үйлийг хэр хийснээр ирлэх дэнслэгддэг гэж тайлбарлах үрс байна. Өөрөөр хэлбэл бөө тархиараа л үйлээ түлхүү хий. Өвгөд буулгаж үйл хийх нь дэмий гэж ярьдаг гэсэн үг. Тун буруу ойлгосон байна да тэр үрс. Үгүй авааны хууль биш үү те. Өвгөд бид улаачийн махан биеэр дамнуулан үйл хийлгэсний төлөө хэрхэхийг үгүй авааны хуулиар зохицуулдаг. Ялангуяа ирлэх дэнслэгдэхэд нь үгүй бий. Тийм болохоор улаач болж үйл хийх нь өөр ташиггүй гэд байгаа шүү дээ буурал. Тэр үрс мөн ч мухаг байна та.